Өшөө их тоосох хийцгээ. Хурдан хийж чадахгүй байна уу? Египтийн амир цэргүүд Израилийн ард түмэнд хүнд ажиллаар болчилж байлаа. Үнэхээр хэцүү байна. Бурхан минь биднэрт туслаач. Бурхан Израилийн ард түмний залбирлыг сонссон юм. Тэгээд Бурхан Мосег дуудсан юм. Мосе, би өөрийн ард түмний залбирлыг сонслоо. Би чамайг Паран хаан руу явуулж ард түмнээ аврах болно. Чи Паран хаан дээр очиод Израилийн ард түмнийг явуул гэж хэл. Эхэндээ Мосе айж байсан юм. Гэсэн ч тэр Бурхан хамт байна гэдэг үгэнд итгэсэн. Зоригтойгоор Паран хааны өмнө очиод хэлв. Бурхан үгээ хэлсэн юм. Миний ард түмнийг явуул гэж хэлв. Гэсэн ч Паран хаан хизээч үгүй. Бурхан гэж хин юм гэж хариулжээ. Эсвэргээрээ Паран хаан Израильчуудыг залхуу байна гэж үзэн улам хүнд хүчээр ажил ноогдуулжээ. Тэгээд Бурхан Паран болон Египтийн ард түмний дээр 10 гамшигыг үзүүлж эхэлжээ. Нийл голын ус цус болон мэлхийнүүд хаасайгүй. Газар дээр шороонууд бөөс болон хувирч ёо захнаад байна. Хүмүүс амар тайван байсангүй. Тэгсэн ч Паран хааны сэтгэл өөрчлөгдөөгүй юм. Тэгээд Бурхан зөвхөн Паран хаан болон Египтчүүдийн амьдардаг газар л гамшигуудыг буулгаж эхэллээ. Ялаанууд, зовлон, хатаг болон том мөндөр ба зарцаанууд явуулж. Тэгээд бас үргэлжлүүлэн түнэр харанхуйч гэсэн үзүүлжээ. Тэгсэн ч гэсэн Паран хаан урдийн адил зүрүүдэлсээр байсан юм. Эцэст нь Бурхан сүүлийн гамшигыг буулгалаа. Тэр нь Египтийн газар нутагт амьдрах бүх ууган хүүхдүүд үхэх байсан юм. Тэгээд Бурхан Израилийн ард түмнийг хайрлаж байсан тул гамшигаас хамгаалах аргыг зааж өгсөн юм. Тэр нь бяцхан хургийг нядлаад цусыг нь хаалганыхаа тутганд түрхэх байсан юм. Тэр шөнө Египтийн айл гэр болгоноос уйлан хашгираан дуу сонсогдож байлаа. Уган хүү нар нь бүгд өгсөн байлаа. Харин хурганы цусыг дүрхсэн айлын уган хүү бүгд үхээгүй байсан юм. Энэ нь Бурханы дээгүүр өнгөрөх баяр юм. Дээгүүр өнгөрөх баяр нь Бурхан Израилийн ард түмнийг аварсан өдөр юм. Үүнээс хойш энэ өдрийг сахин тэмдэглэж дээгүүр өнгөрөх баяраар Израильчууд Бурханы хайрыг санд чадхаар болсон юм. Найзуудаа, Бурхан өөрийн ард түмнээ Египтээс аварсан байдаг. За, манай хүүхдүүд ч бас хүнд хэцүү тулгарх үедээ яах ёстой вүлээ? Шаналаад байгаад байх уу? Уйлах уу? Үгүй ээ. Бурханд хандан залбираарай. Бурхан минь туслаарай. Бурхан минь хамгаалаач. Израилийг аварсан Бурхан одоо ч гэсэн амьд оршиж байгаа. Бид бүхэндээ хамт байж тусалж өгнө. Дээгүүр өнгөрөх баярын Бурханыг мэддэг хүүхдүүд байгаарай гэд ерөөж байна.